Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ жа, за, я гэсэн 3 гүйгүүлэгчийг үзнэ. За эдгээр гүйгүүлэгчийг бичихэд шил пимэх үсгийн үндсэн зурлага оролцох учраас шилбэт үсэг хэмээн нэрлэжээ. За тэгэхээр жа үсгийг бичье. За жа үсгийг бичихдээ эхлээд толгой гаргаад, за урагш шилб гаргаад, за буцаж нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох жа үсэг болно. За үсгийг бичихдээ адилхан толгой гаргаад урагш шилб гаргаад буцаж нуруундаа нийлүүлнэ. За үсэг адилхан бичигдэнэ. За я үсгийг бичихдээ эхлээд толгой гаргаад урагш шилб татаад шилбнийхээ үзүүрээс дээш нь этгэр бичнэ. За үүнийг бол этгэр шилб гэж нэрлэдэг. За түүний дараа үзэг салгаж нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох я үсэг болно. За жа, за, я гэсэн 3 гүйгүүлэгч үсгийг бичихэд зөвхөн үгийн ихэнд орох зурлагыг бичихэд шилб хэмээх зурлага оролцсноо. За харин үгийн дунд дадагт бол өөр зурлагаар бичдэг. За одоо бүгдээрээ жа, за, я гэсэн 3 гүйгүүлэгчээ үгийн ихэнд дунд дадагт орох хувилбарыг 7 гишгээр амилуулж үе болгож үзье. За жа үсэг. За жа үсэг үгийн ихэнд орохдоо ардаа гишггүй амьгүй хэлбэрийг бичье. За шилб. За энэ бол үгийн ихэнд орох жа үсэг. Үгийн дунд орох жа үсгийн нуруу. За нуруугаас үзэг салгаад налуу зураас зурна. За энэ бол үгийн дунд орох жа үсэг болно. За үгийн хадагт жа үсэг нь ардаа гишггүй ортгүй. За жа гүйгүүлэгч нь 7 гишгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. Жа ж үеийг бичье. За үгийн ихэнд орох жа үсгийн араас а гишгээ залгана. Үгийн дунд орох жа ж. За үгийн хадагт орох жа ж. За жи үе үгийн ихэнд орох жи. Үгийн дунд орох жи. Үгийн хадагт орох жи үе. За жо жу үеийг бичье. За үгийн ихэнд орох жо жу. Үгийн дунд орох жо жу. Үгийн хадагт орох жо жу. За жөө жүү үеийг бичье. Үгийн ихэнд орох жөө жүү. Үгийн дунд орох жөө жүү. Үгийн хадагт орох жөө жүү үе. За дараагийн гүйгүүлэгч бол за үсэг байгаа. За үсэг нь жа үсэгтэй яг адилхан зурлагаар бичнэ. За монгол хэлний жэзэ аваа нь сэлгэж хэрэглэгддэг учраас энэ хоёр үсэг маань нэг дүрсээр тэмдэглэдэг. За тэгэхээр үгийн ихэнд орох за үсэг, үгийн дунд орох за, за үгийн хадагт за үсэг нь дангаараа тохиолдоггүй. За зэ үе, үгийн ихэнд орох за зэ, үгийн дунд орох за зэ, үгийн хадагт орох за зэ. Зи үе, үгийн ихэнд орох зи, үгийн дунд орох зи, үгийн хадагт орох зи. Зоо зуу үе, үгийн ихэнд орох дунд орох зоо зүү, үгийн хадагт орох зоо зүү. Үгийн ихэнд орох зөө зүү, дунд орох зөө зүү, хадагт орох зөө зүү. За дараагийн титэмт гүйгүүлэгч бол я үсэг байна. За я үсэг нь монгол бичигт гүйгүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. За я үсэг нь дангаараа болоод ихшгээр амилж үе бүтээхдээ я, е, ё, юу гэсэн үсгийн илэрхийлэл болж байдаг юм а. За үгийн ихэнд орох я үсгийг бичихтэй. За эхлээд толгой гаргаад урагш шил татаад дээш нь итгэр зурж тэмдэглэн. За түүний араас үзэг салгаад нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох я үсэг болно. Үгийн дунд орох я үсгийг бичихтэй нуруу урагшаа итгэр шилб зурлагыг зураад нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн дунд орох я. За үгийн хадагт я үсэг нь ардаа гишггүй ордоггүй. За я гүйгүүлэгч нь 7 гишгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. За я үсгийн араас а гишгийг залгавал я е үе бүтнэ. За үгийн ихэнд орох я ег бичье. За эхлээд я гүйгүүлэгчээ бичээд за түүний араас а гишг шүдээ залгана. За үгийн дунд орох я е. За үгийн хадагт орох я е нь 2 үйлбэртэй байна. За түүний нэг нь я гүйгүүлэгчийн араас сүүл а гишгийг залгана. За нөгөө нь орхиц а гүйгүүлэгчийн өмнө бол ном зурлагыг зурснаар түүний араас а гишгийг зална. За энэ бол үгийн хадагт орох я е болно. За и үе
үгийн ихэнд орох и, үгийн дунд орох и, үгийн адагт орох и үе. За ёо юу үе, үгийн ихэнд орох ёо юу, үгийн дунд орох ёо юу, үгийн адагт орох ёо юу. За ёо юу үе, үгийн ихэнд орох ёо юу, үгийн дунд орох ёо юу, үгийн адагт орох ёо юу. За өнөөдөр жаа, за, яа гэсэн 3 титэмт гүйгүүлэгчийг үзлээ. За тэгэхээр эдгээр 3 гүйгүүлэгч нь хоорондоо сэлгэж монгол хэлний нутгийн аялгауны зарим үгийг нэг дүрсээр тэмдэглэдэг. За жишээ бичиж. За би үгийн ихэнд орох шилбэт үсгээ бичээд. За энэ бол зам гэдэг үг байгаа. За энэ үгийг халах аялгаунд зам гэж уншина. За харин өвөрлөгч буюу одоо цахар аялгаунд жам гэж уншина. За харин буриадын аялгаунд бол нутгийн аялгаунд бол ям хэмээн уншдаг. За тэгэхээр энэ бол зам харгуй гэдэг нэг үгийг 3 нутгийн аялгаугаар өөрөөр уншсан ч гэсэн нэг дүрсээр тэмдэглэх юм өвөрмөц онцлогтой юм аа. За энэ бол монгол бичгийн нэгэн онцлог бөгөөд олон нутгийн аялгаунд нийцсэн сонгодог бичиг гэсэн давуу тал байдаг юм аа. За тэгэхээр одоо бүгдээрээ жишээ үг бичье. За энэ бол үгийн ихэнд орох жаа үсэг, түүний араас и их шиг, за ла гүйгүүлэгч нь энэ бол жил хэмээх үгийг инхүү бичнэ. За дахин нэг жишээ бичье. За энэ бол үгийн дунд орох ж үсэгтэй жишээ байна. За энэ бол ажил гэдэг үгийг инхүү бичнэ. За үгийн ихэнд орох ж и. За энэ бол ээж буюу ээж гэдэг үгийг монгол бичгээр инхүү бичнэ. За за үсэг орсон үгийн жишээ бичье. За энэ бол зах хэмээх үгийг инхүү бичнэ. За мөн үгийн ихэнд орох зөөгэй. За энэ бол зөгий гэдэг үгийг зөгэй гэж бичнэ. За үгийн ихэнд орох үү их шиг, түүний араас за гүйгүүлэгч үү их шиг гэ гүйгүүлэгчийг залгалаа. За энэ бол үзэг хэмээх үгийг монгол бичгээр ингэж бичнэ. За яа гүйгүүлэгч орсон үгийн жишээ бичье. За үгийн ихэнд орох яа, ла. За энэ бол ял хэмээх үгийг инхүү бичнэ. За үгийн ихэнд орох ёо гүйгүүлэгч, түүний араас о их шиг, ла гүйгүүлэгч о их шиг бичлээ. Энэ бол ёолуу буюу ёл гэдэг үгийг инхүү бичнэ. За үгийн ихэнд орох о ихшгийн араас ёо юу үсэг бичээд за задгаж бичлээ. За энэ бол оюун хэмээх үгийг инхүү бичнэ. За энхүү өнөөдрийн хичээлээрээ шилбэт үсэг болох жаа, за, яа гэсэн 3 гүйгүүлэгчийг үзлээ. Эдгээр үсгээ үгийн ихэнд дунд адагт орох үйлбэрийг хуулж бичээд сайтар нүдэлж тогтоогоорой. За энэ удаагийн хичээл үүгээр дуусж байна. Дараагийн хичээлээрээ дахин уулзтлаа. Баяртай.